За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бол амьдардаг Бямба коучгаа урьсан байгаа. Тэгээд миний хувьд бол Америкийн нэгдсэн улсад төвтэй топ коуч академиг лайв коучор төгссөн Батцаг гэдэг. Одоо тэгээ өнөөдрийн хувьд Бямба коучгаа ураад миний бит хоёрын ярилцах гол сэдв маань юу вэ гэхээр гэр бүлийн хүчирхийлэл гэсэн сэдв байгаа. Тэгээд Бямба коучийг одоо өөрийгөө танилцуулна гэж хүсэж байна. За баярлалаа Баццэг өвчтөө өөрийнхөө лайвд өргөн оролцож байгаа. За намайг Бимба гэдэг. Та бүхэндээ би Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчилж байна. За энд одоо би нөхөр хоёр хүүгийнхээ хамт амьдардаг. Тэгээд Top Coach Academic Баццэгтэйгээ адилхан Midlife Empowerment Coach-оор төгссөн өмсгөө байгаа. Энд одоо коучингийн үйл ажиллагааг хийж яадаг. Баярлалаа. За миний хамгийн ихний асуулт юу вэ гэхээр бидний жоохон байх үеэс ахуулаад энэ гэр бүлийн хүчирхийлэл гэдэг юм ерөнхийдөө байнга сонсогдчихэйдэг байсан тий хажуу айлт ч юм уу зарим хүмүүс бол өөрийн гэрт ингээл ер нь бол архитектаас ахуулаад ингээл гэр бүлийн хүчирхийлэл одоо хүртэл энэ асуудал маань таслан зогсохгүй байгаа гол шалтгаан. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсад би болохоор Австралид амьдарч байна тийм. Гэтэл энд байгаа монгол хүмүүс хүртэл яг ийм асуудал ярьж байгаа байхгүй юу? Тэгээд бид нар чинь ингээд яг Монголда байгаа хүмүүс тийм асуудалтай байна уу гэхээр яг тийм биш. Америкт байгаа хүмүүс тийм асуудалтай байна. Австралид байгаа хүмүүс хүртэл тийм байна. Гой нийгэмд орж иж гоё. Та энийг ер нь бол юу гэж харж байна? Баярлалаа Баццгээ. За юуны дөрөнд би анхааруулад хэлчихье. За битүүрийн өнөөдрийн ярианы сэдэв бол гэр бүлийн хүчирхийлэл. Энэ бол нэлээд хүнд сэдэв байгаа. Тийм хүн болгоны гараад те дурдаад ингээд яриад байдаг сэдэв биш одоо миний надаас би одоо сүүлийн үед бол гэр бүлийн хүчирхийн талаар нэлээд дуурч байгаа. Энэ бол надаас нэлээд их зоригийг, дэвчээрийг бас нэлээд чанга дуу хоолойг би бол шаардаж байна гэж харж байгаа. За чимийн асуулаа да. Гэр бүлийн хүчирхийлэл бол Монголд минь бол аль дээр цагаас л байсан тий байсан. Энэ харамсалтай энэ чинь нөгөө нэг юм халдвартай өвчин шиг ингээ үеэс үе дамжаа яваад идэг юм байна. За энийг бол маш олон зүйлээр тайлбарлах болцоотой. За дээрээс нь за чимийн Австралид байна, би Америкт байна. Энд ч гэсэн гадаадад хүний орон амьдарч байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн гэр бүлийн хүчирхийлэл өртөөд байгаа зүйл бол маш их байна. Бүр олон олон жишээ, кейсүүд, фактууд байна. За би энийг ингэж бодож байна. Би одоо өөрөө коучер ажиллаад одоо 1 жил гарын хугацаа болж байна л да. За тэгээ маш олон одоо өөр миний клиентууд одоо үйлчлүүлэгчтэй маань ингээд ярилцаад ингээд миний сэдв бол midlife empowerment л да. Ингээд ярилцаад үжил уг углуурган дээр нь дандаа л юм юунууд за трама гэж ярьдаг тий. Трама асуудлууд гарч ирдэг. За энэ бол манай Батцгийн манаас бас ниш байгаа. За тэрнийг бол Батцэг надаас илүү сайхан тайлбарлаж өгнө. Тэгэл углуургын яваад адил чинь иймэрхүү зүйл гарч ирж байдаг. За тэгээ дээрэс нь гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл бол маш их байна. Харамсалтай байна. Би энэ үгийг бүрээсээ харамсалтай гэж өргөтгөлтэйгээр авч идээд байгаа байхгүй юу. За тэгээ гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл чинь дандаа нөгөө нэг хаалттай хаалганы ингээд цаана ингээд далд болж байдаг зүйл байгаа байхгүй юу. За нэг наан нэлрээд гараад байгаа. За сүүлийн үед чинь бас энэ техник технологи энэ фейсбુક энэ сошиал медиагийн буйнаар одоо би буйнаар гэж хэлчихье. За зарим нэг юм зүйлүүд нь ил болоод ингээд видео тавигдаад тий хүмүүс ингээд ярьж хэлээл бас их харьцангуй их ил болоод байна л да. Ядаж л нэмүү нэрээ нууцтаад л би ингээд хүртөөд байна. За би зодуулаад байна. Би тэгээд байна гэж нэг мессеж өчөх төдий одоо ингээд юм гарч ирж байна. Энэ бол айгүй сайн юм. Гэтэ энэ бол ерөөсөө та бүхэн мэдэн шүү дээ нөгөө мөсөн уулын орой гэж байдаг шүү дээ. Мөсөн уулын орой бол өвхөн дээдлийнхэн хэсэг байдаг. Тэр доор нь бол аврах том юм сууж байгаа байхгүй. Энд чинь бол хаалттай хаалганы цаан сууж байгаа. За би та нарт одоо статистик мэдээд идэ гэж одоо бла бла гэж одоо яриад яах вэ? Энэ бол ерөөсө бодит үнэн байна. Та бүхэн жоохон л нүдээ томруулаад харчаарай л гэмээр байгаа байхгүй юу? Танаа хөрш чинь магадгүй таньдаг хүн чинь танаа хамаад нийчин хүн за бүрийн их жах дүү чинь магадгүй та өөрөө ч гэсэн энэ гэр бүлийн хүчирхэл өгтөөд явж явах болцоотой юм аа. Өгтөө явж явах одоо магадгүй тэрнийгээ зарим хүмүүс гэр бүлийн хүчирхэл өгтөө явж байгаагаа мэдэхгүй байна. За гэр бүлийн хүчирхэл гэхээр манайхан чинь за хамгийн л наазах нөгөө нэг ингээд зодод зохиод биеинд нь буюу физикал биеинд нь одоо гэмтэл учруулахаар тэрний гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгоод байдаг юм байна. Үгүй гэр бүлийн хүчирхийлэл гэдэг чинь маш олон төрлөөдөг. Маш олон төрлөөдөг. За мэдээж л тэр одоо зохид зодож одоо тэгж гар хүрж байгаа тий физикли гэмтээж байгаа
За сэтгэлийн тийм mentally бас abuse байна. Янз янзын байдлаар хүний сэтгэлийн юм зомнол зовоорт оруулж яадаг. За verbal гэдэг чи одоо үг хэлээр дормжлоод байдаг. Энэ бол ерөөсө бүр хязгаараа автсан байна. Бараг зүгээр хэвийн нөгөө conversation буюу харилцаан дээр хүмүүс чинь им нөгөө их муухай үг хэлж биенийгээ дормжилдог байх. Энэ чинь бас хүчирхийлэл шүү дээ. За тэгээ financial одоо эдийн засгаар нь хүчирхийлж байна. Та бүхэн одоо чи минь бас ээж хүн, би ч гэсэн ээж хүн. За эмэгтэй хүн чинь харамсалтай нэг энэ одоо харамсалтай гэдэг үг миний өмнө амнаас бүр ерөөсө унж орж ирээд байна л да. Нэг үр хүүхдээ өсгөж тээн төрүүлнэ, өсгөж хүмүүжүүлнэ гэдэг эмэгтэй хүнээс чинь бас цаг зав авж штэ, цаг хугацаа авж. Нэгээд гэртээ сууж ийн, ажилласаа гарж ийн тий, ажилласаа одоо нөгөө хэдэн одоо сар жилийн чөлөө авж ийн, ингээ нийгмээсээ салж ийн. Харамсалтай нь эмэгтэй хүний бие физиологиор ч гэсэн айгүй олон өөрчлөлтөд орж ийн гэд харах юм бол эрэгтэй хүнийг бодоход эмэгтэй хүн маань ийм олон өөрчлөлтүүдээр ороо явж байна. Хэдэн хүр хүүхдээ төрүүлж амьдралаа бий болгох гэж ар гэрээ авч явах гэж. За энэ зүйл дээр цаана нь юу болдгоо гэхээр чинь тэр эмэгтэй хүн чинь өөрийгөө алдаж эхэлж байна. Тэр тусмаа манай Монгол эмэгтэйчүүд яагаад гэж бид нар чинь бага наснаасаа өөрийгөө хайрлах сураагүй байна. Гэхдээ за тэр байтугай бид нар чинь хамгийн наазах нь өөрийгөө одоо юу хүсэж байгаа тэр мэдрэмжээ илэрхийлж сураагүй хүмүүс байгаа байхгүй. Индээсээ л үүдэлтэй тэр гажуудлууд чинь гараа яваад идэм байна. Өдий одоо том болчихсон хүмүүс. За тэгээ чиний минь одоо асуулт байна те. Яагаад одоо байсан одоо дээр үед ч гэсэн одоо байсан одоо ч гэсэн байна. За эн чинь тэгээ цаашаага бас байх ч магадлал өндөртэй байгаа байхгүй юу? За би энийг зүгээр энгийнхэн жишээгээр тайлбарлаад өгье. Бид бүхэн сэтгэл өвдөөд сэтгэл зовирнаад гэд хэлдэг шүү дээ. Ингээ чэжээд цохиод байдаг, дараад байдаг. Сэтгэл гэдэг эргэтэн ингээ хүний гарт баригдахаар юм байхгүй шүү дээ. Энэ чэйзэн дотор сэтгэл гэдэг эргэтэн байхгүй шүү дээ. Ягаад гэвэл нөгөө зовирлж махан биед нь өвдөж байгаа учраас чэйжээ ингээ энэ чинь зүрх цаана байгаа. Тэгээ сэтгэл гэдэг эргэтэн байхгүй. Тэгтээ сэтгэл гэдэг эргэтэн байгаа. Энэ юу гэж? Энэ бол brain бид тарих байхгүй юу? Тэгэхээр энэ тарихынд одоо тий юу бичиж чинь та нар зүгээр нэг компьютерийн одоо хүн болгон л утас байж гин хүн болгонд компьютертэй байна. Програмд юу бичиж чинь ингээ боддоо. Хүүхэд ингээд одоо бацдаг коуч нь бол манай хүүхдийн хүмүүсийн талаар маш их ярьдаг дуурдаг хүн байна. Тэгэхээр би хүмүүсээс асуудаг л да. Нөгөө манай Монголын сайхан хүүхч байдаг штэ. Хүн болох багасаа гэж тий. Тэгэхээр бид нар ч одоо хийн хөвлөгөөс төрөөл энэ хорвоо ертөнцийн дээр чарлал гарч ирдэг тий. Одоо сайхан ингээд цагаан цаасалт гэж бодъё л да. Цагаан та нар ингээд цагаан юу ч байхгүй компьютерд та нар програм бичиж гэнэ гэдэг. Тэгэхээр чил ерөөсөө хүний тэр програм хүний суур хүмүүжил чинь ерөөсөө төрхөөс авахгүй даа бий болж байгаа байхгүй. Тэр гин дээр юу бичиж гин юу тэр програмд сууж гин. За одоо бидний өнөөдрийн ярианы сэдэв болох гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл. За энэ гэр бүлийн хүчирхийлэл те одоо багаасаа тэр гэр бүл байсан тэр орчинд харж өссөн хүүхэд тэр зүйлчний програмд бичигдээ сууж штэ. Тэгэхээр дараа нь ингээ өөрөө том хүн болоод тий одоо том хүн болоод өөрөө гэр бүлээ зохиоход чинь магадгүй тэр гэр бүлийн хүчирхийлэл одоо орж ирэхэд за нэг одоо саяны хэлдэж энэ олон хүчирхийлэлүүд орж ирэхэд тэр тийм зүйл өсчихсөн хүн чинь тэрнийг бол зүгээр хэвийн үзэгдэл энэ дайдгал зүйл ингээ ойлгоод авчиж штэ. Нөгөө бидний хэлдгээр татсан даав нь очиж байгаа байхгүй юу? А харин тийм зүйл байгаагүй. Маш сайхан. Одоо бид нар чинь dysfunctional, functional гэр бүл гэж ярьдаг шүү дээ, тий? Гэр бүл өсөж байгаа хүүхдүүд бол тийм гэр бүлийн одоо хэм хүчирхийлэл орж ирэх юм бол хамгийн л наазах нь тэр хүмүүс чинь болоод хэвээ нөгөө эвэртэй тулаа үтсэн юм шиг тийм зочролд орно шүү дээ. Ваа, эн чинь юу вэ? Би нэг ингээд хүлээж авахгүй, хамгийн наазах нь хүлээж авахгүй байхгүй юу? Ийм зүйлүүд байд юм аа. Тэгэхээр энэ ер нь бол generation to generation буюу ингээд үеэс үед яваад байгаа маань бол энэ зүйлтэй маш их холбоотой юм аа гэж би хэлмээр байна. Тэгэхээр Чивтэрийн энэ сэдв бол нэрээ ингээд нэг жоохон амьсгаа дарж ярмаар нэлээд хүн сэдв байгаа. Гэхдээ гаргаж дуурж ярих шаардлагатай байна. Яагаад гэж энэ гэр бүлийн хүчирхийллээс чинь маш олон хүмүүс зовж байна. Хамгийн их зовж байгаа хүмүүс болоод үр хүүхдүүд мань зовж байна. Яагаад гэхээр тэд нар чинь энэ adults буюу насанд хүрсэн хүмүүсээс хамааралтай байна шүү дээ. Тэгэхээр энэ зүйлүүдээс хоёр хүний хооронд үүсэж байгаа. За тэр гэр бүлийн хүчирхийлэл үүсэж байгаа хүмүүсийн хувьд бол тэр бол айгүй хэцүү зүйл байна. За энийг энэ талаар хоёлаа дахиад ухаад ярив. Ягаад гэвэл энэ сэдв маань бол манай Батцэг коучтэй маань маш их холбоотой. Энэ талаар дуурж ярьдаг хүн учраас би чамтайгаа бас энэ талаар ярих бол үнэхээр сайхан байна. Баярлалаа Батцэг коуч ингэж тайлбарламаар байна. За баярлалаа. Би
Би болохоор ингээд бямба коучаар ярьснаас болоо ингээд ойлгосон нь болохоор ингээд удамшаад байна л гэж юу нь бол манай монгол хүмүүс чинь удмаа айгүй их ярьдаг хүмүүс шүү дээ. Гэтэл энэ гэр бүлийн энэ хүчирхийллийн асуудал чинь юу удамшаа яваад байгаа юм шүү. Тэрийг юу нь өөртөө ингээд нөгөө тал сайнаар нь харахаас илүү нөгөө талаас нь харахаар тийм болчиход байгаа байхгүй тий. Тэгээ одоо ингээд би одоо хүүхдийн хүмүүжил ингээд яриад ингээд явахаар энэ хүүхдүүд энэ гэр бүлд өсөж байгаа хүүхдүүд юу нь ямар амар сэтгэл зүйн асуудалтай ямар амар трауматай байна тий. Дээрээс нь ингээ гадаадд ирсэн энэ хүүхдүүд бол бүр илүү сэтгэл зүйн асуудалтай байдаг. Гараад эмээ өөргөө гүйж мэдгүй гараад гүгээд очих ах トゥ байхгүй. Тэр гэрт юу болж ин тэр дотроо л байж л юм штэ тийм биз дээ. Тэгэхээр тэр гадны оронд амьдарч байгаа энэ гадаадад амьдарч байгаа монгол хүмүүс хүртэл хүүхдүүдэд ямар их боловсрал эзэмшүүлж байгаа гэсэн хэрнээ юунд аваачаад гэртээ амьдруулад байна. Боловсрол бол хүний нутагт гоё боловсрол эзэмшээд байна тий. Гэтэл гэртээ бид нар энэ хүүхдүүдэд ер нь яаж байлгаад байна гэдгийг бас ухаарж ойлгох хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд хүүхдүүд маань маш их тийм стресстэй, нервтэй, нийгмээс нийгмийн хооронд, хилээс хилийн хооронд ингээл тий өөрийнхөө мэдгүй хилтэй газар ирчээл ингээл нервтэй, стресстэй ийм байхад нэмээд гэр бүлийн ийм асуудлууд ер нь бол нэлийн их давтагдж байна гэж би бол ажиглаад байгаа байхгүй юу. Тэгэхээр хүүхдүүдэд бас тэгээ дээрэс нь аягүй их гэртээ архитект явагддаг тий. Тэгэхээр энэ бүлгоноос ч хүүхдийн хүмүүжил маань яаж явагдаад байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй юм байна гэж би миний хувьд бол тэгж хараад байгаа. Хүүхд талаасаа илүү дэлгэрэнгүй хараад байгаа. Таны хувьд болохоор одоо энэ танаас одоо коучинг авч байгаа хүмүүстэй хүүхдийн талаар юу ярьж явах юм. Хүүхдэд нь ямар өөрчлөлт ингээ гараад байна ч гэдэг юм уу те. Хүүхдийн хүмүүжилт нь энэ гэр бүлийн хүчирхийлэл юу яаж нөлөөлж байна гэж харж байна. За маш чухал асуулт Батцэг коуч. Маш чухал асуулт. Асуудал байна бүр. За тэгээд мэдээж те одоо чи минь өөрөө нөгөө хүүхдийн талаар ярьдаг учраас хүүхдийн хүмүүжлийн талаар ярьдаг учраас энэ бол хамгийн би сая түрүүнд дурдаад хэлээ. Яагаад гэвэл нөгөө бид хүүхдүүд чинь биднээс хамааралтай байхгүй. Эдгээр чинь өөрсдөө шийдвэр гаргаад явчих чадахгүй. Яах аргагүй энэ нөхцөлд тэд нар чинь хүсээгүй ч энэ нөхцөл рүү яваад очиж штэ. Үннийг хэлэхэд хүмүүсийн том эцэг хийхээ одоо асуудалд. За тэгээд хэцүү байна. Үнэхээр. За би одоо тэгээд нэг холын юм яриад яах вэ? Би чи өөрөө 2 жилийн өмнө Араб Томсон багштайгаа уулзахдаа би чинь ойлаа дуулаа явж гисэн байхгүй юу? 2 жилийн өмнө тэр хүмүүс айхтар ваа чи бимба чи өөрийнхөө нөгөө нэг гэр бүлийнхээ амьдралыг яриад нөгөө тогоон дотроо нөгөө юугаа гизээ хаграачлуу те одоо бити ингэж олон түмэнд яриад гэх намайг анх ярьж байгаад бас хүмүүс хэлдэг л дээ. Тэгвэл би ингэж ярьж дуурснараа би бусдад зөвшөөрөл өгж байгаа байхгүй. Тэнд гэр бүлийн хүчирхийлэл өртөж байгаа. Тэнд ийм зүйлтэй байгаа хүмүүс би ганцаараа биш юм аа. Энэ зүйлийг би ганцаараа хэлээд аваад байгаа юм биш юм аа. Тэгэхээр би түрүүнд дурдж хэлдэ штэ. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол өстой ийм том зүйл байна. Маш олон чиглэлээр. За би бол нэг айхтар бүр гэр бүлийн хүчирхийлэл өртөөд байсан юм биш бол одоо юу гэдэг байхгүй гэхдээ байгаа. Яагаад тэгэхээр би нөхөртөөгөө одоо амьдрал одоо 10 гаруй жил болж байна. 10 гаруй жил одоо сүүлийн одоо бараг 5 6 жил нь би нэг ажил хийсэн л дээ. Нөгөө гэртээ 2 хүүхдээ хараад нэг 5 6 жил суулаа. Надаа тэгээд за одоо ер нь ч бол хангалттай хүүхд минь баг хүүхд минаас овоо хөөрхөн болчлоо тий. Нэг 3 нас хүрлээ нэг гарын аяг даатагаа боллоо. За би одоо ажил хий. Тэгээд тухайн үедээ ковид гарч эхэлсэн л дээ. Тэгээ манай нөхрийн мань ч ажил бас ингээ нөгөө хумигдэж эхэлсэн. Тэгэхээр би бас гарч ажил хийгээд би нөгөө одоо хийж байгаа ажлаа хийж эхэлсэн байхгүй юу? Энэ нь болохоор нөгөө хүн хардаг ажил. За би хүн хардаг ажил гэдэг яг хуу чи минь гадаадад байгаа Австралид байгаа учраас мэдхүүгүй. Энэ Америкт байгаа хүмүүс бол маш сайн мэднэ. Ингээд зарим нь 24 цаг орж чаддаг, зарим цагаар очиж чаддаг те. За миний хувьд бол би ингээд гэрээсээ ингээд стрейт ингээд бараг 3 өдөр ингээд 80 72 цаг ингээд гараа явдаг. Тэгэхээр чи 7 хоногийн хагас нь орог би үр хүүхдээ одоо тухайн үе чинь бага насны хүүхдүүдээ нөхртөөгөө орхиод гарч исэн байгаа байхгүй юу. За яах вэ тэгээд би хэцүү байсан л да. Манай нөхөр угаасаа намайг энэ ажил хийгээд зөвшөөрөөгүй. Чи бол ажил хийж болно. Гэхдээ энэ ажил хиймээргүй байна. Тэгээд тухайн үед нь би чинь миний тарих чинь ерөөсө сэтгээгүй нөгөө нэг урд нь хийжээсэй ажил болохоор энийгээ хийгээд тэр хэдэн жил гэртээ суудсан учраас надад дахиад өөр ажил олох try хийж үзээгүй үзсэн байхгүй. Ингээд өөр ажил цагийн ажилд орлоо. Нөгөө хүүхдүүд нь өвдөө 2 хүүхд нь өвдчихнөө ихний үед чинь ингээд цэцэрлэрс өгөхөөж нь. Тэгэхээр чи би нэг ажил хийх гэсэн нөгөө 2 хүүхдээ харах уу. За дээрээс нь бүр ажилчгүй хүүхдээ харах болно. Дээрээс нь цэцэрлэгийн өрөнд ордог. Одоо тэр деталыг ярих юм бол одоо бүр барагдчихгүй заяа. За тэгэхээр ийм ажил сонгосон байхгүй юу? Ягаад тэгэхээр ээж хүүхдүүд нь яваад тэгээд нөгөө нөхөртөөгөө би зүрж ажиллаж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ нөхөртөөгөө зөрөөд ажиллаж байгаа энэ үед чинь маш том агажууд л тэр тухайн үедээ гараагүй. 2 3 жилийн дараа гарч эхэлсэн.
Би тэгээ одоо энийг бол надад болоод маш одоо тодорхой болж байгаа байхгүй юу. Харилцаан дээр асуудал гарч байгаа юм. За дээрэс нь нөгөө ээж гэрээс гараа явахаар ард нэг хэрэг хөөрхий одоо миний хувьд бол 3 эрт за манай том нөхөр маань бол би өөрөө том хүүхэд гэж хэлдэг заяа. 3 хөөрхий юм ард үлдэж байгаа байхгүй юу. За би тэгэл ажилласаа ядраад хэцүү ажил бас хийн. За тэгэл ажилласаа ядраад яваад орно. Манай нөхөр мөн ч бас ингээд битэрч үнсэн нь бол 7 хоног л ажилдаа очиж байгаа гэсэн үг байхгүй амралтгүй чухал. Тэгээд нөгөө 2 бага насны хүүхэдтэй л их л ядарч байсан. Тэгэхээр эндээс чинь энэ бүх зүйлээс чинь тэр уур бухимдал за дээрэс нөгөө зүгээр л энгийн харилцааны асуудал байгаа байхгүй. Нөгөө би ядарч байгаа чи намайг ойлгосонгүй чи намайг дэмцсэнгүй гэдэг гомдол за дээрээ гомдол чинь явсараа тэгэхээр тэрнийг сайхан өөрөө дотроо хураач штэ. Энд чинь өөрийнхөө ядаж юуг илэрхийлж чаддгүй хүн чинь зүгээр энийг чинь сайхан хураагаал за тэгээ нэг гарахаараа дэлбэрээл за эн чинь ийм л гэр бүлийн зүгээр энгийн гэр бүлийн харилцаа гарч ирж байгаа байхгүй юу. За тэгээ энэ зүйл чинь юу болдгоо хураагаад дэлбэрээд нэг чинь тийм токсик харилцаанууд олж эхэлж байгаа байхгүй юу. Тийм ээж аав хоёрын. За тэр токсик харилцаанд явж байгаа нөгөө энийг минь харж байгаа хоёр хүүр минь за миний хувьд бол амьдрал харуулах байхыг хичээдэг байсан үндэ нөгөө муудалцж байгаагаа хоёр хүүхэдтэй харуулах байхыг хичээдэг байсан. Гэхдээ л энэ нөгөө нэг юм хүйтэн хөрөндийн харилцаа та нар битээ нэг том юмнаас бодоорой. За тэр аргууж тэгээ зодож байгаа бол бүр аюул заа юу аюул. А зүгээр тиймнээс ч ингээл хүйтэн хүндийн харилцаа хаалт гэж энэ хоёр хүүхэд чинь хүртэл хормоноо л эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ би өөрийнхөө төлөө өөрчлөлтийг хийгээгүй маа. Хоёр хүүхэд маань ингээд нэг харсан чинь одоо би энэ ажил хийгээд нэг хэдэн жил болоод ингээ 2 3 жил болоо харсан чинь хоёр хүүхэд маань юм юуны зан характерын өөрчлөлтөнд ороод гисэн. Ингээд хоёр хүүхэд маань нэг нь болохоор их дуугаа болоод том нь болохоор их дуугаа болоод баг нь болохоор их тийм агрессив гэдэг юм их нөгөө омогтой болоод яагаад гэж тэр чинь айгүй амархан энэ бүх зүйлийн ар дандаа хүмүүс жоохон яагаад ийм үйлдэл гаргаад байна яагаад ийм behavior буюу зан характер гаргаад байна гэж жоохон л ухах юм бол цаанд нэг байж идэг байхгүй юу нэг юм үндэс байж идэг л байхгүй юу тэрнийг бид нар юу яахгүй наа яагаад уурлаад байгаа юм чи яагаад үйлээд байгаа яагаад чи инээгээд байгаа ингээд байгаа болохоос яагаад цаана нь ийм юм болоод байна гэдгийг ойлгочих юм бол их амархан л байгаа байхгүй юу. Тэгээд манай хоёр хүүхд чинь яа аав нь болохоор нөгөө нэг баг хүүхдээ яаж үг хийж чадахгүй нөгөөх нь эрхлэн тэгэхээр нөгөө томоо яадаг багыгаа дүүгээ тэг гэдэг нөгөө томдоо илүү хариуцлага өгдөг а тэгээ нөгөө баг нь болохоор нөгөө нэг эрхлүүлээ нөгөө үг хэлэх болгоо чинь аав руугаа нөгөө юм юутэй болж штэ юм урдаа гинэ омогтой болж чинь нөгөө аавыгаа чаддаг учраас аав нь дүү хүүхдийн чадахгүй болохоор ах руу нь тэгээд ийм л зүйл үүссэн байгаа байхгүй юу эргээ хэдэн жилийн дараа харахад хүүхдүүд минь хүртэл нөгөө хөөхөн инээмсэглэж идэг хөөхөн ингээд нэг цаанаасаа хүүхд чинь ингээд баяр байсгалантай ястай нэг ингээд хот инээж идэг штэ тэр зүйл нь аажмаараа алдагдаж эхэлж исэн. Ингээ би хүүхдүүдэд харсан чинь ингээ нүд нь гунигтай болж эхэлж исэн. Тэр л намайг зогсоосон. Би өөрөө бол нөгөө токсик харилцаагаа үүсгээд өнкрөөл яваад байгаа ш. Нэг өдөр муудалцсан, нөгөө өдөр нь сайнталцсан тий. Ингээл болоод байна гэж яваад байгаа байхгүй юу? Тэр намайг зогсолтыг хийх болцсон. Би ингэж явж болохгүй юм байна. Энэ зүйлд арга хэмжээ авах хэрэгтэй юм байна. Би яах ёстой вэ? Гэт гэрээсээ би хоёр хүүхдээ аваад би чадахгүй байна гэж явж исэн хүн байхгүй. Тэгээ би яваад би одоо яах вэ? Гэт би Нараа Томсон багшийнхаа хичээл анх сууж исэн түүхтэй. Одоо 2 жил өнгөрчжээ. Тэгээ би анх Нараа Томсон багшийнхаа хичээл суугаад ваа би ч өөрөө хохирогчийн дүрд тоглож яваа бүсгүй юм байна гэдгийг ойлгосон. Хохирогчийн дүрд. Тэгээ би ингээ хэлэхээр хүмүүс бас сайн учир утгыг ойлгохгүй байгаа юм билэ. Би ч ингээл айгүй олон одоо давтаж ярьж байгаа штэ. Тэгсэн чинь хохирогчийн дүр гэдэг юм болохоор би бусдаас буруу хайж штэ. Би өөрөө хохирч одоо би гомдлогч болсон сууж байгаа байхгүй юу. Энэ хүнээс одоо би нөхрөөсөө тэгж байгаа. Энэ хүнээс л болоод миний амьдрал урууданд ордоо байна. Энэ удаа улсаас болоод би одоо зовоод ээж гэдэг юм уу те. Энэ ээж аав хоёр минь надад хангалттай гэдэг тийм хохирогчийн дүрд тоглож яваа тэрүүгээрээ би үйлдэлтэй хариу үйлдэл гаргаад яваад байгаа хүн байна юм байна гэдгийг би анхныхаа багшийн хичээл суугаад л ойлгосон. Тэгээ ойлгосон хүн чинь би өөртөөгөө ажиллах хэрэгтэй юм байна. Би одоо нөгөө бусдаас буруу хайж штэ. Энийг өөрчилчүүд гэжсэн бол үгүй юм байна. Өөрчлөгдөх ёстой хүн чинь би юм байна. За цаашлаад бол бидээ миний ерөөсөн майндсет буюу тариг өөрчлөгдөх ёстой юм байна гэж ойлгоод хувь хүний хөгжлийн одоо багшийнхаа хичээл би бол үе шаттайгаар тасралтгүй суралцаж яваад цаашлаад би өөрөө коуч болоо тий. Одоо би дөнгөж саяас одоо мастер спикер буюу спикерийн одоо ангийг төгслөө. Тэгээд энэ бүх одоо 2 жил багштайгаа ажилласан замнал минь одоо үнэхээр гайхамшигтай. Би нэг одоо лайвууд дээр ингээд тодорхой ярьдаг. Учраас одоо миний лайвуудыг харах юм бол энэ дээр бол бүгд байгаа. Тэгээд энэ гайхалтай юм байдгийн. Хүмүүс намайг ингээд коуч хийгээд одоо намайг гэж одоо чамааг ч гэсэн коучуд минь хүй та нар чинь те
юу одоо өөрөө одоо бурхан болчоод ч юм уу ямар гавьяа байгуулчаад хүмүүс коучлоод байгаа юм бэ? Хүмүүс одоо амьдрал заах гээд байгаа юм бэ гэдгийг. Би урдаас нь уучлаарай надад гавьяа байгуулсан байхгүй юм байхгүй. Харин ч би чи уналтандаа ороод бүр шалан дээр нөгөө худагныхоо ёроолд унжээсэн хүн юм аа. Би өөрөө энэ зүйлд унаад явж байгаа учраас энийг ингээ ойлгоо мэдээд авчвал заавалчгүй над шиг унжээж шалныхаа одоо тэр одоо заавалчгүй асуудлыг хөндрүүлж яаж за ганцхан энэ асуудал гэр бүлийн харилцааны асуудал биш шүү дээ. Бүх зүйл дээр өвчин дээр ч ямарваа нэгэн асуудлыг та бүхэн минь эртхэн одоо бүр шийдчих юм бол за бүр зарим нь бүр смарт way урьдчилан шийдчих юм бол та бүхнээс баг зардал гарнаа. Зардахгүйгээр болцоотой заавалчгүй ингэж хөндрүүлээд за одоо би тийм учраас би өөрийнхөө жишээ дурдаад байгаа юм. Одоо нөхөр бит хоёрын хувьд бол тэгэж харилцааныхаа асуудлыг нэлээн одоо шал руугаа оруулж ирсэн хүмүүс чинь буцаж таныг босгоно гэдэг бол бит хоёроос маш их одоо тий тэсвэр төвчээр хүчин чармайл энергийг шаардж байгаа байхгүй эрч хүчийг шаардж байгаа байхгүй юу тэгжээж энэ харилцааг буцаж босгож одоо хэвийн байдал руу оруулах уу а магадгүй энэ нь үгүй болоод одоо тэгээд хоёр тал руугаа болоод одоо нөгөө хүмүүсийн ярьдгаар одоо ярьдгаар саналд ч юм уу одоо тэр тал руугаа болох уу гэдэг асуудал руу авчир тавьж байгаа байхгүй юу тэгэхээр энэ бол нөгөө хүмүүс амьдралыг нөгөө юутайгаа ирдгүү гэж ярьдаг л да одоо нөгөө заавартайгаа би одоо би хувь хүний хөгжилтээр ингээд одоо ажилд суралцаад үгүй юм байна. Хүний амьдрал чинь заавартайгаар ирж болдгийм байна. Хүн төлөвлөж чадах юм бол хүн бэлдэж чадах юм бол одоо би хэдэн хүүхэд гарах уу, ямар ажил хийх үү гэдгийг хүн төлөж болдгийм байна гэж харж байгаа. Харамсалтай энэ зүйлийг бид нар мдээгүй байсан. Энэ нийгэмтэй минь холбоотой. За тэр дээрээс нь нийгэмдээ бидний тэр 90-ад онд гарч ирсэн тэр нийгмийн гажуудалтай нөгөө нэг гажуудал гэдэг маа нөгөө юу нийгэм солигдож штэ нөгөө социалист нийгмээс ардчлалын нийгэм рүү тэр нэг одоо солигдох явцанд бас бид бүхэн маа наанаас гэр бүлийн хүмүүжил одоо энэ нийгмийнхаа нөгөө нэгж болох тэр гэр бүлийнхаа юг алдчихсан юм шиг надад санагддаг. Магадгүй хэдэн жилээ. Тэрнийхээ бид нар одоо төлөөд яваад байна гэсэн надад бол тийм зүйл байгаа. За одоо тэгээ чинийхээ асуултанд хариулах одоо тий хүүхдүүдэд маань би одоо өөрийнхөө хүүхдэрээ жишээ авлаа штэ. Тэгэхээр хүүхдүүдэд бол маш их нөлөөлж байна. Бүр айхтар нөлөөлж байна. Тэгээ эн чинь хүүхдүүд ийм нөхцөлд өсчөөрөө дахиад тэр хүн чинь том хүн болно штэ. Дахиад ээж аа болно штэ тэр хүмүүс чинь. Тэгэл бодоо тэр майндсетээр л бусаж үр хүүхдээ хүмүүжүүлж байгаа. Тийм майндсетээр л хүүхдүүдэд тийм үлгэр дуурайл өгж байгаа маа. Тэгэхээр нөгөө нэг хүчирхийлэл гээ яриад ахаар тийм ээ бацдаг гэж. Би одоо хүний газар чи минь бас хүний газар амьдарч байна. Энэ хүчирхийлэл чинь ганцхан л тэр ээж аав нь тийм токсик моксик биш юм аа. Үл хайхрах хүчирхийлэл байна. Одоо энэ бол айгүй их миний зүрхийг бас өвдөгдөг зүйл. Үнэхээр өвдөгдөг зүйл. Одоо хүний газар чи минь Австралид ямархуу байд юм. Манай Америкт бол за хаач хамаагүй. Одоо тэр Солонгост ажиллаж байгаа үр хүүхдүүдэд орхиод тэг гэр орно Монголдо орхиод нэг ээж аавдаа харуул эмээ өвөд нь харуул юм ингээд хүний газар ажил хийгээ явж гинэ. За тэр чинь бол аюулыг бий болгож гинэ гэж хэлмээр байгаа байхгүй юу. Болж өгвөл тань үр хүүхдүүдэд мөн хідэн сугандаа хавчуулаад явж гин. За зарим нь хавчуулаа явж гинэ. Хавчуулаа яваад нөгөө хүүхдүүд энд чинь бид нар чинь хамгийн урт цагаар ажиллаж гин. Хамгийн нөгөө хүмүүсийн амралтын цагаар ажиллаж гин. Энэ ерөөсөө би энийг бол ерөөсөө твийн бус цагаар ажиллаж гин гэж байгаа байхгүй. Тэгээ дээрээс нь урт заяа. Тэгэхээр чи нөгөө үр хүүхдээ ард орхигдуулж байна, гээгдүүлж байна, үл тоомсорлж байна. За энэ дээр чи үл тоомсорлохоор чи эдгээр чи бүгд хүчирхийлэлд орж байгаа байхгүй. Үл тоомсорлоод явж байгаа хүүхдүүд чинь за бүр гэртээ төгжигдээд үлдсэн хүүхэд хүртэл юм айцтай болцсон байх жишээ нэ. Айцтай тийм төгшүүрийн зовнилтай юутай болцсон. Гэт ингээ харах юм бол эн чинь ерөөсө цогцоороо маш их зүйлд хар бараа нөлөөтэй байна. Тэгэхээр энэ зүйлийг бол бид нар одоо ярьж дуурж хүмүүс бас нэг ийм дон хийдэг ойлголт. Энийг ингээ хүн нөгөө нэг хүн хэлхээс нааш цаас жичгээс нааш гэдэг штэ. Тэгэхээр энийг ингэж бас бид нар хэлж дуурж явах ёстой юм аа. Ингэж бас нэг зоригтойгоор бас зарим нэгэн хүн энийг чинь ойлгож авахгүй байна штэ. Мэдхгүй байна. Ингээ яваад байгаа болоод байгаа үр хүүхэд нь гэртээ хоолтой унттай хувцтай хунартай ингээ харахад хөрхий байгаа юм шиг мөртлөө тэр хүүхэд сэтгэлдээ ямар зовир тээж яваа сэтгэлдээ ямар айцыг тээж яваа сэтгэлдээ ямар тэр ганцаардлыг тээж явааг мэдэхгүй байна. Тэгэхээр бид бүхэн ярих хэрэгтэй. Ингээд нэг сонсох юм бол ядаж нэг ч гэсэн эцэг гих хүй би ч ингээ хүүхдээ нэг анхаарад суух хэдхэн секунд штэ хэдхэн минут штэ тэгэгч бид нэр болцоогүй өнгөрөөд явцгааж яаш үнэндээ бол энэ хүний газар би хүний газар тэг Монгол ч гэсэн ялгаагүй байгаа. Энэ сэдвийг үнэхээр ярих хэрэгтэй байна Баццгээ гэж бүр дахин хэлмээр байна. Баярлалаа Баццгээ. За маш их гоё яриа орнуулж байна Бамбаг өвч. Бид тэр цаг үеийн энэ талаар нэлээд удаан ярихаар байна тийм.
зөндөө ч их ярих зүйл байна. Энэ бол үнэхээр асар том сэдв гэдг нь мэдэгдэж байна. Монголда байгаа гэж яриад, гадаадд байгаа гэж яриад ингээ явахаар бол зөндөө асуудал байгаад байна. Гадаадд байгаа хүмүүс бол даамаа бид хоёрын жишээгээр бол харахад бол Австралч гэсэндээ ялгаагүй аюул ур цагаар ажиллаж байгаа хүүхдүүд нь гартаа өөр өөртөө том жижигээ хараг хараад ингээл эцэг эхийнхээ үргийг гүйцэтгэл ингээ явж штэ. Тэгэхээр чин эн чин хүртэл хүүхдэд аюул том асар их хүмүүжлийн доголдол үүсгдэг. Тэгээд энэ яагаад ингээд энэ хүчирхийлэл гэр бүлийн хүчирхийлэл ингээд зогсохгүй байна гэдэг чинь энэ бүх асуудлаас болоод байгаа. Миний ганц гол өгөх гээд байгаа коучингийн мессеж маань энэ ихгүй. Ээжүүдээ эхний ээлжинд бид нар ээж хүн учраас ээжүүд тэр гол ерөнхийдөө хандлттай мэдрэмжээр ярьж байгаа. Ээжүүдээ яг ийм байдал удам дамжаад ингээд тасрахгүй яваад байгаа учраас одоо хүүхдийн хүмүүжлээ өөрчлөхийн тулд бид нар өөрсдөөсөө эхлэх цаг болчихжээ л гэдэг мессежийг өгмөр байгаа байхгүй. Хамгийн гол нь өөрсдөөсөө бүх буруу хүүхдээсээ биш. Зөвхөн өөр дээрээ эхний ээлжинд аваад үзээч. Тэгээд ерөөсөө бити хүнээс тусламж гуйхаасаа тусламж гуйхаасаа санаа зов тий. Зүгээр тэр бол хүний муугаа хүнд харуулж байгаа асуудал биш байхгүй тий. Манай монгол хүмүүсийн сэтгхүүд нэг муугаа хүнд үзүүлчихвэ гэсэн нэг тийм сэтг. Энэ бол тийм биш гэдгийг би бол аюул сайн ойлгосон бохгүй багшийнхаа энэ сургалтууданд суугаад тэгээд багш маань бас хэлдэг тий. Хотоодод тэжихгээ явж явах оронч хүүхчийн өсөөдийн арт чинь гэж ярьдаг тий. Тэгэхээр би бүр яг тийм гэж утсан байхгүй. За даамаа энэ гадаадад амьдарч байгаа энэ олон цагаар ажиллаж байгаа хүмүүс яг ийм байдалд орсон байгаа даа байхгүй. Хотоодод тэжээгээл ингээ явж байгаа би чиний төлөө явж байгаа гэд байгаа хэрнээ хүүхд чинь яаж өсөж байгааг анзаарахгүй л байгаа байхгүй. Тийм болохоор өнөөдрийн ярих сэдэв маань үнэхээр асар том. Тэгээ Бямба коучтай маш их баярлалаа. Цааш таашдаа бид хоёр энэ талаар бас ярилцсан лайвууд хийн тэ Бямба коучгаа дэмжиж би бас дуурна гэж бодож байгаа. Тэгээд өнөөдрийн урилгын маань хүлээж аваад маш гоё сонирхолтой ярилцлага өрнүүлсэн Бямба коучтай маш их баярлалаа. Баярлалаа болцгий. За тэгээд өөрийнхөө лайвд өрн оролцуулжаад маш их баярлалаа. Тэгээд чи минь бас дугаараа яриараа. Тэгээд бид нар чинь ингээ нөгөө энэ үеэс үед яагаад дамжаад байгаа юм. Тэгэхээр чи ингээ хүүхдүүд ингээл бид нар чинь тархинд бүх зүйл чинь тархинд л болж байгаа зүйл байгаа байхгүй юу. Тийм учраас л ингээл бид нар чи хааж ятсан нөгөө тархиад чирээ явж байгаа шүү дээ. Тэрүүгээр л энэ ертөнцийг харж байна. Тэрүүгээр л бид нар ингээ бусдыг ойлгож байна. Энэ зүйлийг ингээ хийж байна. Тэгэхээр бид бүхэн ерөөсөө сая Бацдаг коуч юм хэлж байгаа ээжүүд ерөөсөө хямгаан ч гэсэн өөрөөсөө л ихлэх хэрэгтэй юм байна. Одоо битээр өнөөдрийн ярианы сэдэв болох гэр бүлийн хүчирхийл гэж энэ гэр бүлийн хүчирхийл өртөж байгаа маш олон эмэгтэйчүүд байна. Үнэндээ за эрэгтэйчүүд нь ч гэсэн бас байгаа. За тэгэхэд яах вэ? Юунаас эхлэхүүг л яг одоо би яах вэ гэж асуудаг байхгүй. За жишээлбэл би зүгээр жишээ дурдах юм. За би өнөөдөр зодуулчлаа, би зохиулчлаа. Би шок, би одоо яах ёстой. Би одоо ингээд хэд одоо энэ давталтайгаар зарим нь ингээд намайг зодож гинэ гэл одоо хүмүүс айгүйх яаж ийн л да ингээд тавьж гин хэцүү. Тэгээд одоо миний одоо тэр хүмүүст өгөх зөвлөгөө ерөөсөө л бид бүхэн өөрөөсөө эхлэх хэрэгтэй юм байна. Бид нар тэр зоччлээд байгаа ер нь бодоод байгаа тэр хүмүүсийг өөрчлөх ерөөсөө бусдыг өөрчлөх боломж байхгүй. Бусдыг бид бүхэн өөрчилж чадахгүй. Тэр хүмүүс өөрсдөө хүсэхгүй болвол тийм учраас бидний гарт юу байгаа гэж бидний гарын удирдлага юу байгаа гэж өөрсдөө авахгүй юу. Уул нь бол айгүй сайхан зүйл. Та нар хүнээс юм гоохгүй шүү дээ. Өөрөөсөө эхэлж болж байгаа байхгүй юу. За өөрөөсөө яаж эхлэх вэ? Яаж эхлэх вэ? Ийм гэр бүлийн хүчирхийлд өртөөд байгаа. За ер нь ямар ч байгаа зүйл одоо би болохоор бол ингээ гацаад яагаад байгаа гэдэг өөрөө миний сэдвэр бол ярина л та. Гэтэ би тэр өнөөдөр ярьж байгаа зүйл маань гэр бүлийн хүчирхийлэл болохоор энэ дээр би поинтлж байна. Та өөрөөсөө эхлэеч. Өөрийгөө жоохон яагаач, таниач. За энэ нь болохоор ерөөсөө хувь хүний хөгжлийн энэ одоо сургалт ч байдаг юм. Бид нар бол манай топ коучинг академи манай мастер багш маань тий. За тэгээд манай топ коучинг академи маань коучуд маань маш олон сэдвээр ярьж гин, зөвлөгөө өгж гин, үнгүй одоо вебинарууд хийж гин, үнэтэй сургалтууд хийж гин. Та бүхэнд энэ бүхэнд өөртөө нэг жоохон ч гэсэн хөрөнгө оруулаач. Тэгээд өөрөө ингээд суралцаад өөрөө ингээд ойлгоод ирэхээр хамгийн наазах нь би хэлж штэ. Би багшийнхаа анхны сургалтанд суугаад л миний тэр нөгөө ийм ингэж орж иж байгаа байхгүй. Гүй би чинь юмыг энэ хар браанаар харах нүдтэй болсон юм штэ. Хохирч болоод яваад байгаа юм биш үү? Гэтэх өөрчлөлтийг орж ирэх чинь намайг дараагийн зүйлийг хийхэд би өөртөөгөө ажиллах хэрэгтэй юм байна. Өөрийгөө судлах хэрэгтэй юм байна. Өөрийнхөө тэр асуудлуудыг би зэгцлэх ёстой юм байна. За хамгийн гоё нь ингээ явж идэл чинь би өөрөө өөрчлөлтөө явж идэл чинь намайг дагаад байгаа эргэн тойронд байгаа үр хүүхдүүд минь хань ижил маань өөрчлөгдөх бүрэн болцоотой байна. Эндээс минь би өөрөө баг асуудлыг тариа явж исэн ч хүн байж болохоор байгаа байхгүй юу. За дээрэс нь би нэг саяхан гинэ бас эдэн лооны өмнө ээжүүдээ бид нар өөрсдөө хүчирхийлэгч юм биш үү гэдээ би нэг юм рил хийсэн юм л да.
Яагаад гэж энэ гэр бүлийн хүчирхийлд өртөөд байгаа эмэгтэй хүмүүс одоо гэж яриад нь штэ. Тэгэхээр чинь ингээ эргээ харахад та нар хараад айгу тийм гомдом одоо айгу бухимдалтай, ууртай тий одоо ингээд их одоо гомдож тий одоо ингээд харамсалтай гэдэг ийм олон юмнууд явахгүй. Тэр зүйлээ энэ ээж одоо эмэгтэй хүмүүс яаж илэрхийлдэг гэж тэр уур бухимдлаа өөрөөсөө сул дорой байгаа вик хүмүүст илэрхийлдэг байхгүй юу? Тэр нь хідэн хүүхдүүд нь штэ бидний гаргаж байгаа. Тэгээ багш маань асуудаг байхгүй юу? За энэ гэр бүлийн хүчирхийлэл. За дараа хүүхдэд зодоод байгаа хүнийг яаж зогсоох вэ гэв. Чимийн хичээл суулж байсангүй лөө. Хүүхдэд зодоод байгаа хүнийг яаж зогсоох вэ? Манай багш гэжсэн байхгүй юу? Айгу амархан. Айгу амархан. Та нар камер зоочих. Яагаад гэж хүн ингээ камер зоогоод ингээ нийт юм ахын бол тэр чинь хүн чинь нэрээ хамгаална штэ. Нэрээ бодно штэ. Тэгэхээр ерөөс тэр хүүхдгээ зоддггүй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг одоо нөгөө танаас цэцэрлэг бүгд л камертай байдаг штэ. Хүүхдүүд сургууль цэцэрлэгт те. Тэгээ та нар хардаа тэн дээр чи хүмүүс камер зоосон байгаа учраас хүн чинь ингээ хараа бас өөрийгөө барьнаа да. Хүн чинь барих контролдох чадвартай байхгүй юу. За тэрнтэй адилхан энэ би яагаад гэр бүлийн хүчирхийлэлгээ чанга ойролт ураад байгаа юм гэхээр хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэй хүнд би зөвшөөрөл олгоод байгаа юм. Тэд нар маань бас би чин хамгийн наазах нь өртөөд байгаа юм байна. Хүчирхийлд өртөөд байгаа юм байна гэдэг ойлгох, хүлээн зөвшөөрөх. Цаашлаад ямар арга хэмжээ авах вэ? За дээрэс нь болохоор би ганцаараа бас зовоод байгаа юм биш юм байна. Бас надтай адилхан юм асуудалтай хүмүүс байдгийн байна. Энийг чинь толгоондоо авч ингэж яаж штэ. Тэгэхээр би ямар үйлдэл хийх үү гэдэг дараагийн тэр юу руу үйлдэл рүү хийх түлхэлц болох. За нөгөө талд нь энийг айгүй сайн сонсороо. Нөгөө талд нь тэр хүчирхийлээд байгаа нэг хүн сууж байгаа штэ. За бидний хэлж байгаа мангас сууж байгаа штэ. Би отгоо коучтэйгээ лайв хийж отгоо коуч хийсэн. Үндэ тэр чинь бас хүн штэ. Тэр хүн чинь яагаад хүчирхийл үлдээд байгаа юм? Яагаад хүнийг барьж ав зохио зодоод байгаа юм? Тэр чинь бас өөрөө айгу трауматай буюу сэтгэлийн шахтай хүн байгаа байхгүй юу? Магадгүй тэгэж өссөн, тийм орчинд өссөн, тийм зүйлийг харсан аав нь одоо өөр мэдгүй одоо юунд нь тэр байсан. Гэхдээ чинь бид нар хүн юм аа. Бид нар чинь зүрх сэтгэлтэй хүн юм аа. Тийм учраас бол энэ зүйлүүдтэйгээ ажиллаад ойлгоод энэ одоо асуудлууд байвал тэрнтэйгээ нүүр тулаад үнэнтэйгээ нүүр тулаад ажиллах юм бол энэ бүх зүйлүүд чинь болдог, сайнаар эргэж болдог, сайхан амьдрах, сайхан харилцааг бий болох бүрэн болцоотой байдгийн байна. Тийм учраас хүн бүр минь та бүхэн өөрөөсөө эхлэеч. За энэний гол зүйл нь болохоор та энэ хорвоо те хүн нэг бүр та энэ хорвоод хамгийн чухал юм шүү. Та энэ хорвоо төрснөөрөө л үн цэнтэй юм шүү. Та өөрөө энэ хорвоогийн хамгийн гайхамшигтай бүтээл юм шүү гэдгийг ойлгоосаа гэж бодож байна. Тэгээ ойлгоцсон өөрийгөө мэдсэн өөрийнхөө үн цэнийг мэдэрсэн хүн чинь өөрийгөө ядаж хайрлах сурдаг юм байна. Өөрийгөө хайрлаж байгаа хүн чинь бусдыг хайрлах боломжтой болдго юм байна. Тэгээд ингээ яриад байвал их зүйл байгаа. За тэгээд Батцэг коучтой маш их баярлалаа урилга өгсөнд. Тэгээ хоёлаа магадгүй энэ дараагийнхаа лайвуудаар энэ зүйлүүдээр дахиад ярих болноо. За тэгээд чамдаа бас тий энэ буянтай би одоо коучийнхаа ажлыг бүр хийж байгаа буянтай сайхан үйл хийж байгаа энэ үйлд нь томоос том амжилт хүсье. Тэгээд бид бүхэн бас энэ нийгэмдээ дуу хоолой өргөж энэ нийгэмдээ бас энэ соёлыг төгөөж бас зарим нэг зүйл дээр мэс хаглах хэрэгтэй байна. Зарим нэг зүйл дээр бид нар бас ингэж зориг гаргаж ингэж бас дуу хоолойгоо өргөх хэрэгтэй байна гэж хэлмээр байна. Тэгээд чимэн оройг сайхан өнгөрөөрэй. Баяр таа. За баярлалаа. Баяртай.